found that the nation of music. Глобальное развитие становится все более неравномерным. Gathered in Cambridge. If there is former president, even if За сайн байцгаана үзэгчдээ хөгжлийн семинар нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн манай дугаарт эдийн засгийн ухааны доктор Инх сайхан өргөдөө оролцож байна. За танд энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна. За тэгэхээр бидний урилгыг хүлээн авч оюутнуудад маань сонирхолтой лекц уншихаар хүрэлцэн ирсэн танд талархаж байгаагаа илэрхийлье. За баярлалаа. За тэгэхээр таны лекц эхлэхээс өмнө урьдчилаад нэг асуулт асууя гэж бодож байна. Тэгэхээр таны лекцэн дээр гарах байх л та. Гэхдээ ерөн зүгээр таны бодлоор одоо хөгжил за тэр дундаа эдийн засгийн хөгжил гэдгийг товчхон тодорхойлвол юу байд юм бол? Би ингэж бодож байгаа. Эхлээд хүний байглаас өгсөн өвгтгөн өөрөө их дотоод зөрчилтэй. Тэгээ хүн гэдэг чинь өөрөө оюун ухаантай амтан. Тийм учраас өөрийн гэсэн одоо үнэлэмжтэй, өөрийн гэсэн ёс суртахуунтай нэг ийм асуудал байгаа. Гэхдээ хүн өөрөө байглаас заяагдаад амьдрахтаа идэж уух хэрэгтэй, өмсөж зүүх хэрэгтэй, тэгээ амьдралаа авч явах хэрэгтэй. Тэгэхээр энэ нь бол материалын ертөнц болж байгаа. Тэгэхээр орчин үеийн эдийн засгт бол эдийн засаг гэдэг ойлголт нь бол тэр материалын зүйлийн тухай яриад байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл эдийн засаг гэж монгол үг нь ч гэсэн өөрөө эд юмсын яаж засаглах уу гэдэг асуудлаас үүссэн гэж ингэж бодож байгаа. Гэхдээ одоо сүүлийн үед эдийн засгийн хөгжлийн асуудлыг авч үзэхдээ зөвхөн материалын талаас нь авч үзэх биш. Бас хүний энэ дотоод итгэл үнэмшил, үнэлэмжийн талаас, ёс суртахууны талаас эдийн засгийн асуудалд хандах шаардлагатай байна гэдэг ийм дуу хоолой улам бүр хүчтэй болж байна. Тэгэхээр хөгжлийн асуудлыг ч гэсэн бас энэ чиглэлээр авч үзэх хэрэгтэй гэсэн би ийм байр суурь тавь. За баярлалаа. Таныг лекц эхлэнэ юмээ урьж байна. Минь сайхны Инх сайхан 1978 онд Киев хотын улсын их сургуулийг олон улсын харилцааны эдийн засагч мэргэжлэр төгссөн эдийн засгийн ухааны доктор. Тэрээр 1978-аас 1988 онд гадаад худалдааны яамд эдийн засагч, эрдэм шинжилгээний ажилтан, газрын орлогч дарга. 1989-өөс 1990 онд зах зээл судлалын хүрээлэнгийн захирал. 1990-ээс 1992 онд ардын хурлын депутат, улсын баг хурлын гишүүн, байнгын хорооны дарга. 1992-оос 1993 онд улсын их хурлын гишүүн, 1993 онд Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга. 1996-аас 1998 онд Монгол улсын ерөнхий сайд. 1998-аас 2003 онд Premier International хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал. 2003-аас 2005 онд ардчилсан намын дарга. 2004-өөс 2006 онд аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга. 2006 оны 1-р сараас 2008 он хүртэл Монгол улсын засгийн газрын гишүүн, Монгол улсын шадар сайдаар томилогдсон ажиллаж байв. 2006 онд ардчилсан намаас гарч үндэсний шинэ намыг байгуулан 2007 он хүртэл анхны даргаар ажилласан. За та бүгдийн энэ өдрийн амгалан айлтгая. Тэгэхээр миний өнөөдөр та бүгдэд ярих гэж байгаа сэдэв бол мега төсөл ба хөгжил гэсэн юм сэдвээр ярих гэж байгаа. Тэгэхээр шинжлэлийн засгийн газрын тэргуун ерөнхий сайд Алтан уяг хэрвээ та бүгд анзаарсан бол анх засгийн газар байгуулагдж байхдаа Монголын нийгэмд мега төслүүдийг хэрэгжүүлэх юм үе шат ирлээ гэж ярьсан. Тэгээ үнэн хэрэг дээр бол мега төсөл гэдэг энэ үг хэллэгч гэсэн Монголд шин. Зөвхөн энэ шинжлэлийн засгийн газар үед гарч байгаа. Тэгэхээр бид нар энэ мега төсөл гэдгийг юу вэ гэдэг талаар ер нь энэ өөрөө ямар асуудал вэ гэдэг талаар өнөөдөр ярилцъя гэж ингэж бодож байгаа. 1 тэрбум доллароос дээш хөрөнгө оруулалт шаардсан төслийг мега төсөл гинэ гэж олон улсын хэмжээнд авч үздэг юм байлээ. Гэхдээ орон оронд бас өөр Англи, Энтхэг бусад орнуудад бол 500 сая доллароос дээш төслийг бол мега төсөл гэдээ нэрлэж байх жишээтэй. Тэгэхээр Монголын хувьд ямар төсөл вэ гэхээр Монгол өөрөө жижигхэн, зах зээл нь жижигхэн, хүн ам нь жижигхэн учраас бидэнд бол ер нь хэр баргийн томоохон төслүүд бол баг мега төсөл гэж тооцогдохоор ийм байдалтай байна. Яагаад мега төсөл гэж хэлдэг вэ гэхээр энэ нийгэмд үзүүлэх нөлөөгөөрөө
Монголын эдийн засаг улсын төсөвт үзүүлэх нөлөөгөөрөө олон нийтийн анхаарлыг татах хэмжээгээр онцгой байдаг учраас мега төсөл гэж хэлж байна. Зүгээр яг дэлхийн хэмжээнд янз янзын мега төслүүд хэрэгжсэн. Зарим нэг жишээг бол энд дурдж байгаа. Томоохон онгоцны буудал, томоохон шинжлэх ухааны проектууд, станц, атомын цэглэн станц гэдэг том онгоц Airbus үйлдвэрлэх, Boeing үйлдвэрлэх гэдэг төслүүд бол бүгдээрээ өөр асар том мега төслүүд юм байна. Тэгэхээр ийм төслүүд бол улс орон болгон дэлхийн ертөнцид их олон газар хэрэгжиж байна гэдгийг одоо хэлмээр. Ер нь бол мега төсөл гэж товчхондоо бас ямар салбаруудад голцоо мега төсөл явагдаж байна вэ гэхээр авто зам, гүүр, далан, түнэл, төмөр зам, цахилгаан станц, онгоцны буудал зэрэг өөрөө хөрөнгө оруулалтын хэмжээ нь асар өндөр. Тэгээд дэд үтсийн асуудлаар нийгэмд үзүүлэх нөлөө нь өндөр. Улсын тэр орны төсөв зардалд үзүүлэх нөлөө нь өндөр. Тийм учраас энийг мега төсөл гэж ингэж хэлдэг юм аа гэж хэлмээр байна. Энэ мега төсөл гэдэг ойлголт монголчуудын хувьд шинэ болохоос биш, дэлхийн хувьд бол шинэ биш. Ер нь бол 30-аад оны дэлхийн том эдийн засгийн хямрал болсныг та бүгд мэдж байгаа. Тэгэхээр тэр хямралын дараа бол олон орнууд өөрийнхөө эдийн засгийг хөхүүлэн дэмжиж хөгжүүлэх гэдэг утгаар олон мега төслүүдийг хэрэгжүүлж ирсэн. Сүүлийн үед дэлхийн зах зээл дээр санхүүгийн хямрал болж байгаа, эдийн засгийн хямрал болж байгаа. Өнөөдөр Америкт эдийн засаг төдийлөн өсөхгүй байна. Европод эдийн засгийн хямрал болж байна. Бидний хөрс зэрэгэлдээ Хятад, Орос орнуудад эдийн засгийн уналтууд харагдаж байна. Тэгэхээр энэ нөхцөлд бол нөгөө энэ эдийн засгийн уналтуудаас гарах аргыг бол мега төсөл хэрэгжүүлэх арга гэж ингэж үздэг. Глобальное развитие становится все более неравномерным. Мега төслийг энэ сүүлийн жишээнүүд бол Хятадын энэ 2008, 2009 оны эдийн засгаас сэргээх хөтөлбөр, 2008 оны Европын холбооны Stimulus Plan, 2009 оны Америкийн нэгдсэн улсын American Recovery and Reinvestment Act гэдэг жишээлбэл ийм арга хэмжээнүүдээр өөрөөр хэлбэл мега төслүүдийг хэрэгжүүлж эдийн засгийнхаа асуудлыг хөхүүлэн дэмжиж хэрэгжүүлэх ийм юм руу явсан байна. За мега төсөлд бол нөлөөлдөг хүчин зүйлүүд асар их байдаг. Хамгийн гол нь бодлого төлөвлөлт, төслийн менежмент, төслийн эрх зүйн орчин, хүний нөөцийн асуудал. Одоо бид нар мега төсөлтөд учрахад Монголын боловсон хүчин бэлэн байна уугүй юу гэдэг асуудал. Улс төрийн орчин, ер нь мега төсөлд хөрөнгө мөнгө босох асуудал гэдэг ийм олон хүчин зүйлүүдээс энэ уялдаан дундаас энэ мега төсөл хэрэгжих болцоо бий болдгоо гэж хэлмээр байна. Тэгэхээр мега төслийн санхүүжилт ер нь яаж явагддаг вэ гэхээр төрийн хөрөнгө оруулалт, хувийн хөрөнгө оруулалт, тэгээд энэ төр хувийн хвшлийн хамтарсан ажиллагаан дээр санхүүгийн институтуудаас зээл мөнгө босгож энэ мега төслүүд хэрэгжих болцоо үүсдэгэ гэж одоо хэлмээр байна. Монголд өнөөдөр том мега төслүүд хэрэгжиж байгаа. Төмөр зам барь, цахилгаан станц барь, том хурдны замууд барь гэдэг олон төслүүд хэрэгжиж байгаа. Тэгэхээр бид нар энэ төсөлд боловсон хүчнээ бэлтгэх, энэ төсөлд Монголын эрх зүйн орчныг зөв болгох, улс төрийн ямар нэгэн эрсдэлгүй орчныг бий болгох, тэгээд гадаад талтайгаа итгэл хүлээж авч хөрөнгө босгох ийм олон одоо бэрхшээл асуудлууд бол бидний өмнө бол бий болцсон байна. Тэгэхээр энэ асуудлыг өөр хооронд нь уялдаатай холбоотой шийдэх шаардлагатай болсон. Мега төсөл өөрөө асар их хугацаа хөдөлмөр авдаг. Өөрөө бас тодорхой шатараалтай байдаг. Стратеги төлөвлөлт хэрэгтэй болдог. Энэ стратеги төлөвлөлт бол хэрвээ бүх юм нь бүтэмжтэй, мөнгө нь боломжтой, төр засаг нь өөрөө энэ тал руугаа одоо эр зоригтой, ийм эрмэлзэлтэй байгаа нөхцөлд бол үнийн хэрэг дээр стратеги төлөвлөлт бол 1.5-аас 2 жилийн хугацаа шаарддаг. Төслийн бэлтгэл ажил өөрөө бие даагаад 1-2 жил шаарддаг. Барилга угсралтай ажил дор хаяад 3-5 жил шаардлагдаг.
Тэгээд дараа нь ашиглалтанд өгдөг. Ашиглалт нь өөрөө бас туршилтын хугацаатай. Тэгжээж том проектууд, төслүүд амжилттай болдог. Бүх юмыг өөдрөгөөр төсөөлвөл мега төсөл хэрэгжүүлэх нэг дундаж хугацааг бол 6-аас 8 жил гэж хэлж болно. Тэгэхээр Монголд ямар бас проблем байдаг вэ гэхээр нэгдүгээрт мега төсөлд хандж исэн туршлага байхгүй учраас бэрхшээлүүд үүсдэг. Мега төсөлд гардаг том алдаа бол энэ оптимизм биас гэдэг нэг юм байна. Хэтэрхий их хөөрл, сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандах асуудал байдаг. Тэгээд тэрний зүгээр хамгийн энгийн жишээ гэхэд бол тамхи татдаг хүн биш үү? Тамхи татдаг хүн өөрийгөө уушигны хавдраар өвдөхгүй л гэж боддог байхгүй. Энэ олон хүмүүсүүд дотроос бие өвдөхгүй гэж боддог байхгүй. Тийм ээ? Яг тэрнтэй адилхан анх удаа жишээлбэл шүхрээр үсэрж байгаа хүн би анх удаа үсэрж байгаа учраас би шүхрээ осол гаргахгүй. Яг тэгэхээр тэр олон тохиолдолд бий болдог гэж бодоод байдаг байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр дэндүү их тийм өөдрөг хөөрл байдаг нь өөрөө энэ мега төслийг унгах аюулыг үүсгэдэг. Энэ одоо бэрхшээл Монголын нийгэмд бас учраад л байгаа. Жишээлбэл юу гэдгийг төмөр зам байрна гэд олон жил яриад тэгээд стратеги төлөвлөлт нөгөө хит их өөдрөг сэтгэл хоёрынхаа учрыг олоогүйгээс болоод алдаанууд гаргаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол өөрөө бие даасан шинжлэх ухаан, мега төсөлд хандах гэдэг асуудал бол өөрөө бие даасан шинжлэх ухаан. Өөрөө арга зүйтэй, өөрөө боловсон хүчнээ бэлтгэхийг шаарддаг ийм зүйл гэдгийг одоо би энд хэлмээр. Гол хийдэг алдаа бол төслийнхаа стратегийг зөв сонгож чаддаг. Нөгөө их өөдрөг сэтгэлгээтэй эднээс болоод одоо төслөө буруу стратегиар боддог. Тэрнээс болоод дэндүү их хөрөнгө үрээ хайцсан байдаг, дэндүү их цаг алдсан байдаг. Тэгээд нөгөө мега төсөл хойшлогдох юм уу? Эсвэл илүү ихэд нэмэлт зардал гарах ийм шаардлага бий болчихдог. Тэгэхээр ийм алдааг бид нар цаашдаа гаргахгүй байх үднэс мега төсөл гэдэг юм чинь өөрөө бие даасан ухаан юм байна. Мега төсөлд хандлага өөр юм байна. Боловсон хүчин бэлтгэх ёстой юм байна гэдэг ийм тэгээ стратеги сайн боловсруулах ёстой юм байна гэдэг ийм зүгээс асуудалд хандах ёстой маа гэж. За би түрүүн бас нэг юм хэлсэн мега төсөл бол дунджаар 6-аас 8 жил болдог гэж би хэллээ шүү дээ, тэ? Альбаа яагаад тэгэхээр энэ асар их хөрөнгө оруулалт шаардж байгаа, хөрөнгөө босох асуудал нь цаг хугацаа шаардж байгаа, байгуулах ажил нь өөрөө бас цаг хугацаа шаарддаг учраас хэрвээ өөдрөгөөр авч үзэх юм бол 6-аас 8 жил шаарддаг. Тэгэхээр Монголд мега төслийг хэрэгжүүлэхэд бас ямар бэрхшээл байж гэнэ вэхээр мега төслийн цикл манай улс төрийн циклтэй тохирдог. Манай улс төрийн цикл 4 жил тутам засгийн газараа өөрчлөн 4 жил тутам одоо парламентын сонгуул болно. Тэгэхээр хэн нэг нь энэ мега төслийг эхлүүлдэг, дараачих нь хурж ирээд туузыг хайчлаа зогсож идэг байхгүй юу. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ мега төслийн цикл, улс төрийн цикл хоорондоо зөрж байгаа нь өөрөө бас том проблем. Энэ том проблем юунаас болох вэ гэхээр нөгөө улс төрч чинь би туузаа хайчилж амжихгүй юмд сонирхол байдаг. Тийм учраас мега төслийг дэмжих сонирхол байдаг ийм бэрхшээлүүд байгаа. Тэгэхээр энэ бэрхшээлийг хэрхэн яаж шийдэх вэ гэдэг бол бас энэ төр засгийн хэмжээндээр улс төрийн энэ тогтолцооны хэмжээндээр бас бодож шийдэх ёстой асуудал болж ирж байгаа. Мега төсөл бол төр засгийн бодлого, төлөвлөлт, хууль эрх зүйн, таатай орчин, тогтвортой орчин, хөрөнгө оруулалт, хүний нөөц, технологи зэрэг олон асуудлыг хамарсан ийм асуудал байдаг. Мега төсөлд гадныхан хөрөнгө оруулалт юм а гэхээр тэр хөрөнгө оруулалт бол урт хугацааны хөрөнгө оруулалт байдаг учраас биднээс юу шаарддаг вэ гэхээр тэр урт хугацааны хөрөнгө оруулалт учраас та нараас тогтвортой байдал эсвэл баталгаа шаарддаг. Тэгэхээр Монголын нөгөө улс төрийн цикл чинь 4 жилийн хугацаатай болохоор нөгөө 4 жилийн хугацаанд энэ хэд ер нь юу гэх вэ? Яах вэ? Дараачих нь гарч ирээд яах вэ гэдэг ийм бэрхшээл учирдаг байхгүй. Тийм учраас мега төсөл дээр мөнгө босгоход бас айгүй бэрхшээл үүсдэг. Тэгээ энэ бүгдийг бид нар шийдэх учиртай. Энэ бүгдийг онлынх нь хувьд ойлгох учиртай. Ингэжээж Монгол мега төслүүд хэрэгжих болцоо нэгдэг. Ерөнхий сайд
Монголд мега төслүүд хэрэгжүүлэх ийм цаг үе дээр ирлээ гэж хэлсэн боловч одоо тэр мега төсөл гэж юу вэ? Энд яаж хандах вэ гэдэг асуудлыг тэр болгон бас өргөн дэлгэр сайн мэдэхгүй ийм байдалтай байна. Тэгэхээр энийг та бүгд бас түгээхэд ойлгуулахад дараачийн үе бэлтгэхэд те асар чухал ажил багталтай гэдгийг одоо би хэлмээр байна. Ер нь бол мега төслөөр дамжиж Монголын нийгэм шин шатанд гарна. Мега төслөөр дамжиж өнөөдөр үйлдвэрчлэлтийн өмнө байгаа үндэстэн үйлдвэрчлэлтийн дараа үндэстэн болж хувирна. Үйлдвэрчлэлтийн өмнөх үндэстэн, үйлдвэрчлэлтийн дараах үндэстэн гэдэг бол хоорондоо чанарын ялгаатай. Тэгэхээр бид яах ёстой вэ гэхээр мега төсөлд зөв хандъя, стратеги зөв төлөвлөе. Боловсон хүчнээ бэлтгэе. Өөрсдөө нөгөө capacity building гэж ярьдаг. Өөрсдийн боловсон хүчнээ энэ одоо яригдж байгаа төслүүд дээр боловсон хүчнээ бэлдээ. Тэд маань дараачийн мега төслүүдийг хэрэгжүүлэх энэ сайхан болцоог өгнө. Ингэснээр Монголын эдийн засаг шин шатанд гарна, үндэстэн шин шатанд гарна гэж би одоо хэлмээр байна. Авах хүнд нэг үгч эрдэнэ, орхих хүнд мянган сургаалч улиг. Хөрөнгө оруулалтын тал дээр манай одоо улсын хувьд тийм ээ. Одоо хөрөнгө оруулалтын нэгдсэн судалгаа байхгүй байгаа мó гэж ажиглагдаад байгаа. Яг одоо ямар салбарт хөрөнгө оруулалт нэн тэргуун шаардлагатай юм. За тухайн салбар нь өөрөө хөрөнгө оруулалтыг одоо хэр зэрэг даацтай юм тийм ямар хэмжээний хөрөнгө оруулалт авах чадвартай юм. За ямар салбарын хөрөнгө оруулалт улсын одоо нэгдсэн хөгжилд эерэг нөлөөтэй ах вэ? Ямар нь одоо өсөлт болоод хөгжилд сөрөг нөлөөтэй ах вэ? За тэгээд яг одоо ийм нэгдсэн судалгаа байхгүй учраас нэгдсэн одоо нуцтай бодлого байхгүй байх уу гэж харагдаад байгаа юм л да хөрөнгө оруулалтын. Тэгэхээр таны бодлоор одоо манай хөрөнгө оруулалтын бодлого дээр юу анхаарах юм? Одоо стратегийн түншлэл гэж ярьж байна тийм ээ. Тэр ямар улсуудтай одоо яаж түншлэх ёстой юм? Хөрөнгө оруулалтын асуудал дээр. Тэгэхээр бид нар Монголын эдийн засаг зах зээлд орсон гэдээ ярьж байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр зах зээлд орсон гэж ярьж байгаа энэ зах зээлийн зарчмаар бүх юм явж явах хэрэгтэй гэдэг энэ зарчим бол энэ мега төсөл гэдэгтээ бол зөрчилдөж байгаа. Би мега төсөл түрүүн та бүгдэд хэлсэн зүгээр хамгийн өөдрөг үзлээр авахад дор хаяад 6-аас 8 жил явдаг гэж байна шүү дээ. Тэгэхээр 6-аас 8 жил энэ мега төслийг амжилтанд хүрэхийн тулд улс өөрөө төлөвлөгөөтэй байх хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Тэгэхээр өөрөөр хэлбэл зах зээл гэдэг ямыг хэдийгээр хүлээн зөвшөөрдөг боловч дээр нь нэмэх нь төлөвлөлт шаардлагатай болж байгаа. Тэгэхээр Монголд өнөөдөр хаягдчиад байгаа юм нь болохоор өөрийнхөө улс орны ирээдүйг дор хаяад дунд хугацаагаар одоо алсын хугацаагаар өөрсдөө төлөвлөдөг байх асуудал хаягдчиад байгаа байхгүй юу? Тийм учраас таны өөрийн чи асууж байгаа асуулт хаана хөрөнгө оруулалт оруулахын, юунд хөрөнгө оруулалт оруулахын, хичнээн орж байгаа яаж байгаа юм гэдэг асуудал нь тодорхойг болчиход байгаа байхгүй юу? Тийм учраас асуултууд маш чухал. Одоо онлын хувьд ч гэдэг юм уу бусад орны туршлагаас гэвэл хэдийгээр улс орон зах зээлд бүхэлдээ шилжиж байгаа нь үнэн боловч эдийн засгийнхаа хөгжлийн бодлого төлөвлөлт гэдэг юмыг зайлшгүй оруулах шаардлагатай гэдэг юмар тайлбарлагдах юм. За дээр нь нөгөө хөрөнгө оруулалтаа гадны хувийн хвшлийн одоо стратегийн түншлэгчийг дуудана олно гэж ярьдаг шүү дээ, тийм. Гэтэл бид нар стратегийн түншлэгч гэдгийг дандаа буруу хардаг. Ингээ бараа сонгож явахдаа энэ миний хэрэгцээг хангаж чадж гэнэ үү гэж харахаасаа илүү аль компанийн вэ, аль брэнд үү гэж хараад байдаг шүү дээ. Брэнд бол одоо түншлэгчд брэнд нь чухал биш. Бидний хэрэгцээ, бидний шаардлаганд аль нь илүү хангаж гэнэ үү гэдгийг харах нь өөрөө стратеги түншлэгчээ бас сонгох арга нь байгаа байхгүй юу. Гэтэл өнөөдөр манад ерөнхийдөө гаргадаг алдаа бол брэнд компани гэдэг брэнд компани. Энэ олон улсад чигтэйх их одоо нэртэй компани гэдэг. Гэхдээ нэртэй мундаг Швейцарын компани байж болно, нэртэй Өмнөд Африкийн компани байж болно. Гэхдээ бидний стратеги түншлэгч биш л байхгүй юу. Тэгэхээр тэр сонголтон дээр бид нар бас алдаа хийдэг юм байлээ гэдгийг одоо хэлмээр.
таны одоо саяны хэлсэнтэй холбогдуулаад те төгсгөлийн юун дээр бол холбогдуулаад ер нь чөлөөт зах зээлийн одоо либерал үзэл гэж юм яригдаад байна те. Гэтэл одоо хөгжиж ирсэн орнуудын түүхийг харахаар Америкийн түүх те одоо ингээд эрчимтэй өсөж байгаа Хятадын түүхийг харахаар эдгээр чи хөгжиж явах процесстой өөрсдөө одоо чөлөөт эдийн засгаа барьж байгаагүй юм байна. Ер нь бол аюух протекционист үзэлтэй байсан те. Зах зээлээ хамгаалдаг байсан. За хөрөнгө оруулалт дээр бас нэлийн хязгаартай ханддаг. За одоо Япон байна. Одоо өөр одоо Финлянд, Солонгос гэх улсууд ч гадны хөрөнгө оруулалтанд их болгоомжтой хандах юм аа. А манайхан болохоор одоо яг тэр туршилтын одоо тэр бодлогоор яваад байгаа мó гэмээр чөлөөт одоо тий либерал гэдэг юм дэр нь манай мэтийн улсууд дээр туршаад байна уу гэж харагдаад байгаа юм л да. Тэгэхээр та энэ дээр ямар бодолтой байдаг вэ? Тэг. Яг хөө бид нар нөгөө 70 зээл гэж хэлдэг шүү дээ тий. Төлөвлөгөөт эдийн засгаар явцсан. Тэгэхээр ном сумыг чинь ингээд чангалж байгаа л тавьдаг үсттэй тий. Тэрнтэй адилхан нөгөө төлөвлөгөөт эдийн засгаар захиргааны эдийн засгаар их олон жил удаа явцсан учраас гинтхэн үсрээд нөгөө туйлд нь одоо зах зээл гээд бүр их тулшраад дэндүү их задгаа тавьсан байдал байгаа. Гэтэл үүний хэрэг дээр зах зээлийн эдийн засаг дотор төлөвлөлтийг оруулж өгвөл тэгээд энэ мега төслийн төлөвлөлтийг оруулж өгвөл хөгжлийн асар их том болцоонууд нэгдэх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр бид нар нэг хэсэг явсан хугацаа маань бол тэгэж хөвчөрж жагаад гинтхэн нөгөө туйл руу нь ярьсан. Гэтэ тэрийг хэн нэгнээс одоо гадныхан хурж ирээд дуршаад байгаа биш. Бид нар өөрсдөө тийм байдалд оруулаад байгаа. Тийм учраас энэ алдаануудаа засах хэрэгтэй гэж би одоо жишээлбэл хэлэхээр байгаа байхгүй. За тэгэхээр мега төсөл гэдээ ярихаар төрийн өмчт компаниуд хэрэгжүүлэх байх л та төслийг. Тэгэхээр одоо энэ төрийн өмчт компаниудын үр ашигтай ажиллуулахын тулд яаж ажиллах вэ? Одоо мега төслгээл том юм эхэлнэ. Тэгэхээр энд чинь төр өөрөө оролцоод явах юм уу? Төрийн өмчт компаниуд нь яаж оролцох юм? Мега төслийг хэрэгжүүлэхэд төр өөрөө зохицуулагчийн үүрэг оройлд байх хэрэгтэй. Төр өөртөө бас зөрчилтэй. Хүн одоо жишээлбэл би оюун ухаантай тэгсэн мөртлөө эд баялаг бас надад хэрэгтэй гэдэг эдийн засгийн ухаан үүссэнтэй адилхан те. Төр өөрөө зохицуулагч байх хэрэгтэй. Тэгсэн хэрнээ бас төр өөрөө өмчлөгч болох гэдэг тэмүүлэл байдаг байхгүй юу. Тэгтэл төрийн өмчлөгч болох гэсэн тэмүүлэл төрийн зохицуулагч байх үүрэг хоёр хоорондоо зөрчилтэй байхгүй юу. Тэм учраас мега төслүүдийг зөвхөн төрийн өмчийн компаниар хэрэгжүүлнэ гэдэг ойлголт бол буруу. Харин зүгээр төр хувийн хвшлийнхэн хамтарч асуудлыг шийддэг байх ёстой. Жохом төрөнд хамгаалах нь ямар төсөл байх юм, хувийн хвшлэнд хамгаалах нь ямар төсөл байх юм гэдэг бол нөгөө төр хувийн хвшлийн одоо хоорондын одоо итгэлцлийн асуудал. Тийм. Манай дээр гээд одоо би өөрийнхөө бэрхшээлийг ярих юм бол Монголд төр хувийн хвшил бие биенийх нь итгэлцэл их сул байгаа байхгүй. Сул байгаа шалтгаан нь бол төр өөрөө бас сул байгаа даа. Төр өөрөө сул байгаа дэвэл тэгвэл хувийн хвшлийн хизээч өөрчлөгддөг, хизээч бодлоо өөрчилждэг ийм төртөө ажиллах уугүй юу гэдэг асуудал үүсэж байгаа байхгүй. Тийм учраас хамгийн одоо энэ мега төслүүдийг хэрэгжүүлэхэд анхаарах ёстой асуудал бол төр хувийн хвшлийнхний хоорондын итгэлцлийг бэхжүүлэх асуудал гэж хэлмээр. Юуг алдаж байж олж авснаар нь амжилтаа хэмж. Яг таны хэлсэнчлэн энэ төсөл маань 6-аас 8 жилийн хугацаанд хэрэгжих ёстой байдаг. Дээрээс нь улс төрийн тогтворгүй байдал юм уу, төрийн одоо бодлогын хүрээгээр энэ маань одоо амжилттай хэрэгжиж байд юм уу? Эсвэл хувийн хвшлийнхэн төрд итгэх энэ итгэлцэл нь сул байгаагаас одоо энэ төсөл амжилттай хэрэгжиж хөгжлийн тодорхой шатанд хүрэхэд айгүй төвөгтэй асуудал бэрхшээл энд гараад байна гэж хэлж байгаа гэж ойлголоо. Тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө ярьдаг төрийн алба үргэлжилж явах хэрэгтэй гэдэг шиг те өмнө нь хэн засаг барьж байсан хамаагүй дараагийн засаг барьж байгаа хүмүүс бол тэрийг үргэлжлүүлж явах хэрэгтэй нөгөө туу цайжлах нь хэн байх нь чухал биш ирээдүйд нөгөө нэг яг энэ юугаар бол их оронч ч юм уу те яг энэ үзлээрээ явах юм бол ууг нь бол болох юм биш үү ягаад гэвэл нөгөө яста цэндэр шүгсрийн асуусан нөгөө төрийн нэгдсэн бодлого гэдэг ямаараа энийг барьж болтгүй мул гэж асуух гэдэг юм л та. Цааш гарахын бэрхшээлүүдийг урьдчилж харах явдал айгүй чухал тий.
Тэгэхээр тэр урьдчилж харсан ойлголт өөрөө энэ төрийн албан тушаалтангууд, улс төрчид бүх газруудад хүртсэн өөрсдөө нэгдмэл ойлголттой байх хэрэгтэй байхгүй юу? Нэгдмэл ойлголттой байв чадвал бидний үйл хөдлөл нэгдмэл байна шүү дээ. Ойлголт нь зөрчил бидний үйл хөдлөл ингээд тал тийшээ зөрчин. Тэгээд эцсийн дүндээ том төслүүдийг хичнээн сайхан яриач, хичнээн сайхан хүсээч биелэгдэхгүй юм байдал бий болж байна. Тийм учраас бид нар өнөөдөр энд суугаад ярьж шүү дээ. Мега төсөл гэж юу вэ? Мега төслийн бэрхшээл нь юу байдаг юм бэ? Ер нь яаж хандах ёстой юм бэ гэдэг энэ асуудал нарийн дээр бол би баг анхлан яригдчих болов уу гэж ингэж бодож байна. Тэгэхээр нэгдүгээрт ойлголтоо зөв болгоё. Хоёрдугаарт бүр их том төлөвлөлтгээл бүх юмыг төлөвлөнө гэвэл бас чадахгүй. Яг тэгэхээр бид зах зээлийн эдийн засагтай. Тэгэхээр гол нь том төслүүдийг бүгдээрээ талдаа ойлгох ёстой ийм л юм. Нэг юм асуудлыг хэлэх хэрэгтэй. Мега төсөл гэдэг бол нууж хийдэг төсөл биш. Нэг жижигхэн ажлыг бол хинт ч мэдээлэл өгөхгүйгээр өөртөө болгоогоод явчих болно. Мега төслийг тэгж явж ямар ч болцоо байхгүй. Тийм учраас мега төслийг өөрийнх болж байгаа үйл явдал мега төслийн зорилго эднэрийн мэдээлэл бол олон түмэнд нээлттэй, мэргэжлийн хүмүүсүүдэд нээлттэй. Тэдний дэмжлэг авч явах юм бол нөгөө дараачийн бэрхшээл гарах асуудлыг шууд хааж өгдөгөөрөө асар чухал гэж хэлмээр. Ер нь бол зүгээр мега төслийн талаар интернетэд бол нээлттэй мэдээлэл зөндөө байна. Тэ мега төслгээл зохиод ороорой, мега project гээл. Mega project list of mega projects гэдэг дэлхийн олон орнуудад байгаа. Өшөө гүнзгийрүүлээ судлах юм бол бидэнд юу дутаад байна вэ гэхээр түрүүн хэлсэн би төлөвлөлт дутаад байна. Төсөлд ханддаг арга зүй дутаад байна. Стратеги боловсруулж чадахгүй алдаа хийгээд байна. Би өнөөдөр Монголын нийгэмд ингээд мега төсөл тойроод элдвийн шууган болж байгааг маш их эмзэглэхгүй байгаа. Яг тэгэхээр энэ хэл яриа шууган дундуур бид нар өөрсдөө боловсронгуй болж байгаа байхгүй юу? Тэгж өөрсдөө бэлтгэж байгаа байхгүй юу? Хэн нэг маань алдаатай үг хэлсэн байлаа гэд тэрийг ерөөсөө шүүмжлэх хэрэггүй. Угаасаа бид нар мега төслийг хэрэгжүүлж үзээгүй учраас биднэрт угаасаа энэ бэрхшээл гарах нь гарцаагүй. Ганцхан энэ бэрхшээл дундуур туулаад мега төслийг хэрэгжүүлж сураад мөнгө босгож сураад тэгээ мега төслийг хэрэгжүүлэх замаар Монголын эдийн засгийг үйлдвэрчлэлтийн түвшинд хүргэх хэрэгтэй байгаа байхгүй. Бид нар өнөөдөр 90 оноос хойш явсаар байгаад яг энэ цэг дээр ирсэн. Одоо энэ цэгээ тааз мөргөд тэр таазыг нэвтлэлт дэшээ өөдөө явах шаардлагатай болсон. Энэ цаг дээр байгаа гэдгийг одоо хэлмээр байна. За баярлалаа. Мэдээж энд бол төр оролцох ёстой. Гэхдээ нөгөө яг эдийн засгийн хуулиараа ч байд юм уу төр эдийн засагт хэдий чинээ их оролцсон тий нөгөө тэр тусмал нэг сөрөг нөлөөлөл эргээд бий болно гэдэгтэй адилхан. Мэдээж таны хэлснээр нөгөө зохицуулагчийн үүрэгтэй л байх ёстой. Төр гэхдээ энэ үйлдвэрчлэлтийг ч юм уу энэ улс орны хөгжлийг тодорхой юугаар бол төр өмчлөх гээд байдаг гэд өөрөө чи янд хэлсэн. Тэгэхээр ерөнхийдөө яг хувийн хвшлийнхний ч юм уу энэ тендер зарлахаар ч юм уу мэдээж том хэмжээний төсөл учраас энэ дээр төр ямар оролцоотой, ямар хэмжээний байр суурьтай оролцох ёстой таны бодлоор яг хамгийн зохистой төвшин. Тий, мега төслийг хэрэгжүүлэхэд төрийн оролцоо ямар байх вэ гэдэг бол чухам ямар мега төсөл хэрэгжүүлэх гэж байна. Төмөр зам уу, цахилгаан станц уу, гүүр үү, хурдны зам уу гэдгээс янз янзаас хамаарна. Ер нь бол мега төсөлд төрийн оролцоо ямар байх вэ гэдэг гадныхны судалгаан дээр үг юу гэж бичигдсэнийг би шууд хэлье заяа. Өөрөөр хэлбэл тэрний үгээр төр оролцоотой байх ёстой, зохицуулах үүрэгтэй байх ёстой. Гэхдээ хизээ орж болох, хизээ зохицуулж болохгүй, хизээ зогсох ёстой гэдгээ мэддэг байх ёстой гэж байгаа байхгүй юу? Тэр процессд хизээ би төр оролцож болохгүй гэдэг, тэгээ хизээ тэр оролцоогоо зогсоох ёстой вэ гэдгийг өөрөө мэддэг байх ёстой гэдэг. Тэгэхээр тэр мэддэг байх ёстой гэдэг чинь мэдлэг шаардаад байгаа байхгүй юу? Мэдэхгүй бол оролцох гол үдсээр байгаад өөрөө төслөө унгачдаг. Тэгэхээр энэ мэдлэг эхлээд хэрэгтэй байна. Энэ мэдлэгийг бий болгох түгээх та бүгд хэрэгтэй байна л гэж хэлж байна. Одоо манай Монголд ингээд мега төсөл хэрэгжнэ гэд хэрвээ тэх юм бол та хамгийн эхлээд аль салбарт энэ төсөл хэрэгжээсэй гэж бодож байна вэ? Зүгээр одоо яригдж байгаа төслүүдэл ярих хэрэгтэй. Би бол дэд үтсийн салбарт энэ төслүүд
хэрэгжих нь илүү их боломжтой байх гэж бодож байна. Яагаад гэхээр бид нар байгалийн баялагтай нүнэн бас чамгүй монголчууд өөрсдөө юм үйлдвэрлэдэг нь үнэн. Гэхдээ бид нар дэлхийн зах зээл рүү холбогдоход бид нар дэд үтсэл хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгэхээр хамгийн түрүүнд төмөр замын асуудал бол гарцаагүй хөндөгдөн. Тэгэхээр энд стратеги зөв бодоод цаг алдахгүй тэгсэн хэрнээ бас яарж болохгүй маш нарийн судалгаатай асуудал хандах юм бол энийг чухал гэж бодож байна. За дээр нь эрчим хүчний салбарт энэ мега төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Одоо яригдж байгаа юм юу гэхээр 5 толгой цахилгаан станцыг 5 толгой нүүрсний уурхай дээр байгуулъя гэж яригдж байгаа. Энэ төслүүд өөрөө жишээлбэл 5 толгойн цахилгаан станцын төслөхөд 450 мегаваттын цахилгаан станц барина гэдэг бол манай дэд үс хөгжөөгүй ийм бэрхшээлтэй орчинд бол хөрөнгө оруулалт бол бараг тэрбум доллар шаарддаг гэж байна. Гэтэл тэрбум долларыг Монголын засгийн газар өөрийн харманаас гаргаад өгч чадахгүй. Тэгэхээр бид нар гаднаас босох хэрэгтэй. Яагаад эрчим хүчний салбарт бас энэ асуудлыг мега төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай вэ гэхээр ерөөсөө ертөнцөө шүү дээ. Энэ хавь ойрын чинь хөрш орнууд хамгийн түрүүнд санаа зовж байгаа юм бол ерөөсөө л эрчим хүчний аюулгүй байдалд байцгаая гэж бүс нутгийн хамтын ажиллагаа маш хүчтэй явж байгаа үе байхгүй юу? Тэгэхээр тэр бүс нутгийн хамтын ажиллагаа явж байгаа тэр сайхан боломжийг ашиглаад Монгол ч гэсэн бас өөрийнхөө эрчим хүчний салбарыг найдвартай ийм байдалд оруулах хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр мега төсөл хэрэгжүүлэх болцоо байна. Гэхдээ бэрхшээл маш олон байгаа. Энэ бэрхшээлийг урьдчилж хараад тэрийг зайлсхийж асуудлыг шийдэх ёстой гэж тайлбар. Сайхан амьдрах түлхүүр нь эд баялаг гэж үзээд түүний араас эрэл хайгуулахыг нь төөрөгдөл юм. Гэхдээ төөрөгдөлд сайн тал бий. Учир нь байгаль биднийг энэ маягаар төөрөлдүүлж мэхэлсний үр дүнд хүнийг ямагт идэвхжүүлж байдаг. Та сая эхлээд мега төсөл хэрэгжихийн тулд төлөвлөгөө хэрэгтэй гэж хэлсэн. Тэгвэл энэ төлөвлөлтийн стандарт бий болгоход яг хэр зэрэг хугацаа шаардлагатай вэ Монгол улсад маань? Мөн ямар үзүүлэлтүүд орж ирж энэ бүрэн гүйцэд яг 100% төлөвлөгөөний стандарт гэх юм уу те шаардлага бий болох вэ? Зах зээлийн эдийн засгийг Монголд ингээд хөгжүүлж явах явцад бид нар төлөвлөлтөө бий түрүүн хайцсан тухай ярьсан шүү дээ те. Гэхдээ сүүлийн үед бас юу ойлгож байгаа вөхөр төлөвлөлт хэрэгтэй байна. Тэгээд тэрний зүгээр эхний үйлдэл нь юу харагдж байна вөхөр эдийн засгийн хөгжлийн яам байгуулсан байхгүй. Тэгэхээр эдийн засгийн хөгжлийн яамын үндсэн функц бол дунд хугацаагаар, ойрын хугацаагаар, за бүр холыг хардггүй махад дунд хугацаа, ойрын хугацаагаар хөгжлөө төлөвлөх гэж оролддог. Энэ хөгжлийн төлөвлөлт болоод мега төслүүдийг удирддаг энэ төрийн бүтцийг өөрийг бий болгох гэж оролдож байгаа явдал маш сайн. Зүгээр өөрсдөө жоохон голоод хэлчихэд бол бидэнд нөгөө бэлтгэгдсэн боловсон хүчин маань алга. Тийм учраас бэрхшээл бол боловсон хүчинтэй холбоотой, бэрхшээл бол бидний толгойд байгаа буруу юмтай холбоотой. Тийм учраас энийг хурдан гэтлэн давах хэрэгтэй байна л гэж хэлмээр. За баярлалаа. За тэгэхээр бидний урилгыг хүлээн авч сонирхолтой лекц уншсан танд талархаж байгаагаа илэрхийлье. За баярлалаа. Нэвтрүүлэг маань үүгээр өндөрлөж байна. Нэвтрүүлгийн туршид бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Баяртай.